Цаагуур орох юм бэ? Энэ аврахгүй шүү дээ. Бүр тэр цаагуур аваа. Ноёнтон. Чи хэлээд байгаа юм лаа. Гэлзэн байна. За, эндээс суугаалгач байгаа. Чаваач тэргүүр ороо. Тэргүүр зогсоол олдохгүй шүү. Чи эндээс суугаалгач төхөө. Миний барлаг яасан амар. Хоёртай хэн барлаг нэг явж гэсэн. Зэл зогсож өгшөө. За уг залуучууд тондоос нэг лайв хийгээтэй. Энэ гэр бүлийн хүчирхийл гэрээс хэтэрж байна. Ойлгож байна уу? Авсан авгаагаа хайрлах сур залуучуудаа. Тэ сүүлийн үед одоо хөргөлгөөс ихчүүч их байна. Ягаад гэвэл энэ залуучууд нь хариуцлагагүй. Тэгээ нэг золбин замтай байна шүү дээ. Бид та нар амар хялбараар амьдрахыг хүссэн. Тэгээ нэг гайгүй нэг наснамптай бид та нар авгаанараа солино. Од тод болоод ирэхээр гондам шиг циркийг алсан асаа хацваа. Авгаагаа хаяад бас нэг годгонсын охинтой суугаад зөөрөөсөө үе мултарсан бацаантай. Гүмбалагад нэг хэц таа. Авгаа өгтө гарманд хүний нутагт гүний гушуунд хайж ирээд нэг модельтойгоод мистэй суугаа явцсан. Тэгээ тэргээ төгсөсгүйгээ хуцаад байгаа. Тэд нар шиг байж болохгүй шүү дээ. Ингийн жагаад нэг хэц таа байна одоо. Өгтөдийг бамбертал удлаа шаагаал. Тэгэл явдаг биз та. Залуучууд тэд нар шиг байж болохгүй аа заяа. Агшгаа бай, аа? Өжигдөр тэр нэг айстопны бацсан нэг хүмүүс явуулаад байхаар галт харлаа. Авгаа хүчирхэлсэн гинэ. Эмэгтэй хүний зөвч бай, бурууч бай, эмэгтэй хүнийг тэгж одоо муугаар хэлж лайвдж болохгүй шүү дээ. Би хараад ойгуутлаа тэр бацаанаар. Энэ нүгэлгэд айстопын ард амгинд оролцолтой шороо оронд ордог нь үнэн шүү дээ. Айтопын нэг лайвер ороод пизда уншаад байдаг нэг борцсог гацсан нэг пиздач юм билээ. Тэр 461 шоронд 4-5 дахь ард амгаар орж ирж ийн гэд надад таарс тэргэн дээр суудсан. Тэр пизда нар шиг байж болохгүй шүү дээ. Тэгэхээр хард амиг татхыг залуучууд урайлна. Лайвгээр амны тамиг татна. Худлаа хэлбэрдэн. Тэ ийм буруу үлгэр дууралтай нөхдүүд шиг байж болохгүй шүү. Залуучуудаа ойлгосноо. Агшгаа авахсан ихнэрээ хайрлаад барлагыг нэгээд явж заяа. Өчигдрийн бедка бас гүчирхийлэгч нь байна энэ төргээд хуцаад байна. Ойлгоч царайсан зэлбэн байсаа. Гадаад дээр бас ганц нэг дугуулж явсан болтой. Гадаад дээр дугуулж явсан зөргөө хариулсангүй намайг зодсныг яриад байна гинэ. Эмэгтэй хүн зодох хэвээр юм уу? Айстоп юм блэ? Тэгээ biz та саяхан ахын одоо харт амиг татж явж байгаа л өвсөн шүү дээ. Энэ нөгөө хэлэхэд үнэн шүү дээ. Талах хуцаал тэгэл солиороод ер нь тэгээд энэ залуучуудын зарим нэг нь урлагаар явж байгаа нэрт од тол болоод ирэхээр гадны энэ харт амигч урлагийн одуудыг дуурайгаад харт амигт орчдөг нь үнэн шүү. Энэ нөгөө хэлэхэд. Гадаадд тэгээд урлагийн од тод болоод тэгэл бүх юм нь хангаал цангаад ирэхээр саагж явж байгаа л харт амиг татаад biz та нар өгдөг одууд зөндөө байгаа шүү. Өгсөн одууд. Дандаа нэг гадны муу имийг дуурайна. Сайн имийг дуурайхгүй. Тэг хүнчтэй хүний муу имийг дуурайд юм дөө. Тэр айстоп хин гэлээ бацаа минь. Тэр эмэгтэй хүнийг яасыг доромжилдаг байздаа гэж. Би чиний хэлээр ярий зөө. Та нар би мэднэ. Худлаа хуцаал би ч гэсэн та нар шиг өглөө шаав шааш. Өглөө шаав шаан зөө. Нэг дэлхийд гарцсан од гэж бодоод байгаа юм хайшаа юм. Бацаанууд ч худлаа хуцаал. Та нар ирээн дээр очиод тоглолт хийчихээс од болооч харъя та нарыг. Нэг жоохон худлаа хуцаж нэг хөрхийн хүүхэд залуучуудын сонирхдаг стил жанраар үлдгээ одод болцлоо гэд андуураад байх юм. Технэрээ одоо юу гэнэ үү? Гэртээ нөгөө эхнэр нэг юм пост оруулсан байл. Би ч зэрэг дурлаад үзлээ л дээ. Эмэгтэй хүн юу харуулдаг байгаа юм бол гэсэн чинь гэртээ гэрийнхээ үйлчлэгч 18 таа охиныг үнссэн, тэрвэрсэн, садралцсан шааж байна. Садар утсан. Өө шахын дүнрээ. Гал голомтон дээр бузрын юм хийж болохгүй шүү заяа. Тэр садралаад янаглаад амраглагдаад явдаг бол тэр буудал суудалтай очиж заваар. Үр хүүхдэд төрүүлсэн ариун нандин газраа садралаад янаглаа шааж байгаа бузрын. Энэ бол новшийн цаан шүү заяа. Тэ. Тэгээд тэр мөн охиныг юу нүдийг хүртэл зодсон байл шүү дээ. Эмэгтэй хүний буруу байлаа гэд эмэгтэй хүнд гар хүрч болох юм аа? Эр хүн чинь нэг эмэгтэй хүний нэг хөрхийг ууж ухаанаар зөвч бай бурууч бай хайрлаад халамжлаад явах ёстой шүү дээ. Эр хүн өрхийн тэргүүн аа? Худлаа хуцаад мөн алчмалсан бацаагаас өөрийгөө од одож одод тах шиг байна. Гонгнол гана шаагаад байсан шүү дээ. Айстопын чи харт амигч айс мүсэргэлдэг гэл нэрийн сагдагийнхан бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Энэ улсын мөрдөнг харт амигтай хэлц газрынхан.
Хар тамгаар та нар зөндөл ял авсан шүү дээ та нар. Тэгээ лайвыгаараа тамхи татна. Амны тамхи татна. Тамхичин банднэр та нар эмэгтэй хүн доромжилсан шааж исэн мөч атсагаа тэр зураг хүргээ над руу явуулаад байгаа. Би фэйсбүүкээс хайгаад олдохгүй. Тэ нөгөөх нь юу хүчирхийлэгч нь байна гэж шаасан чинь амар олон хүн үзэж энэ тэр. Агшгаа авгаагаа харилцаая. Авгаагийнхаа барлыг нэг явж. Одоо өөрхий манай эхнэр сая буугаад энэ зах руу орчлоо. Хүүхдтэй дээл авах гээд дэше энэ дүнжин гараад дээлний дангуур орлоо. Анх нь ингээ эхнэрийнхээ барлаг хийгээ жолооч хийгээ явж гин заяа. Гичнээ од тод мөнгөтэй төгрөгтэй боллоо, нэр алдартай боллоо гэд эхнэртэй энгийн даруухан бай. Залуучуудаа ойлгосноо. Тэр масаама хацт Монголын бүх өстө бүх төмрийг төгссөн. Аваагаа хаяал гадаадар зугаалаад нөгөө залуу хүүхэд дагуулаад садарлаад жаргаад явж байгаа нь үнэн шүү дээ. Золтон писта. Тэ циркийг алаа хийц үг залуучдыг үүсгэмгүй болгоцсон. Урлагийн од тод болохоор дандаа гадаадын яг нэг Холливуудын од болоод мөнгөн сагаад ирэхээр яах вэ? Шаардлагатай тууд хардлагатай тууд чинь сайн байна. Лави чинь. Юу сайн байна үү? Тэгээд цагаад ирэхээр яаж чинь? Бүр наадвал ч хонь мал шиг. Адуу мал шиг л тэгэл хаамаагүйтэй нийлээл ингээл сэлбэлдээ шаачдаг л да. Гадныхны тийм нэг гэр бүлийн хүмүүжил өөр. Монголчууд чинь гэр бүлсэх хүмүүжилтэй. Авсан ихнэрээ хайрладаг, өрөөхтэй хайрладаг хүмүүжилтэй. Гадаадын яхаа үйлчлэгч аваад мөнгөөр зөвлөх байвлаа. Гэр үйлчлэгч аваад хүүхдүүдэд тэгэл хайхардгүй зөнднээл 18 нас хүрэхээр нь амбардаа явуулцдаг. Хүүхдүүд нь ч гэсэн аав ээжигээ гөгсөлхөөр нь тэгэл асрамжийн газар авчаал хайчдаг штэ. Америк, Европоор битүү тийм. Та нар судлаарай. Монголчууд гэдэг чинь бид нар чи гэр бүлсэг. Аав ээжигээ хайрладаг, эхнэр хүүхдээ хайрладаг. Ийм ард түмэн штэ. Монгол өвгдөөцөөс тийм байсан заяа. Тэ. Тэгээд нэг муу хоёр эмдээ бар гэж эмэгтэйчүүд их дээрлэх үү. Навшнууд ийм бүчргээс хулгайчуудыг дөрөв ширтүүлээ шоронд нь явуулаад тэр шоронгийн жан хэдүүлээд нааран дээр нарлуул хулгайч нарыг золбонгуудыг. Тэгээд өөрхий манай урлагийнхан ч тэгэл бас тэгээд од тод байнга олны анхаарал байхад бас тэгээд тэр зарим нэг нь шүү би бүгдийг хэлэхгүй. Тэгээд тэрэндээ жоохон хөөрсгөлт юм шиг байгаа. Хэрэгт юм шиг байгаа. Одын өвчин тусдсан юм шиг байгаа. Тэгээд тэгэхээр авгаагаа солилцсон гоё харагдсан юм шиг байгаа. Нэг нэгэндээ буруу үлгэр дуурайл үзүүлнэ. Зарим нь ч өөрхий нөгөө мөнгөтэй нэгийг салгаад эхнэрээс нь салгаад суучих юм. Тэгснээ мөнгөний авснаа хаяал явчих юм. Тэгснээ дахиад өөр хүнтэй суучих юм. Урлагийнх нь энэ гэр бүлийн байдал зарим нь үл докторгүй байгаа нь үнэн штэ тэ. Урлагийнхнаас тэр уран бүтээлийн цаг гайгүй юмыг сонсоод бус тимийн нөгөө чихээрээ гаргаад хайчээ залуучуудаа заяа. Урлагийнхан амьдралд үлгэрлэн гэж ер нь хин хэлээд байгаа. Урлагийн баатар шүү дээ. Одуу тодууд нэртэй нөхдүүд чинь. Хаав нь одоо манай нэг од тод гэдээс нөхдүүд богд давгаага хайсан адгийн шаарнууд. Та нараас гүн балаг ихнэрээ хайрлна гэдэг байгаа. Яах тэр гөгшөө өвгөн залуу мисс модель аваад суудсан нөгөөдөгтөө хаягдчих байгаа гэж өгч байгаа шүү дээ. Тэгэл бүх юм нь ажиллагаагүй болцсон гөгшин төгцөг. Тэгэл худлаа хуцаал явдаг аахгүй. Тэр мэрэнд итгэж шаагаад байгаа. Анхны айна хайцсан шүү дээ. Гүн балаа беддаачин Германд 2 хүүхэдтэй айна хайж ирээд модельтэй суугаа явцсан байхгүй юу. Тэ. Тэгээ тийм үнийг нэг ихнэрээ хайрладаг гэж хуцаад байх юм. Та нар өмнөх амьдралын над шиг авсан авгаатайгаа өдний хүртэл загнуулаад барлагын нэгэ явж байгаа одоо нөлөөлөгч их одоо инфлюенсер их ховор шүү. Залуучуудаа заяа. Гүнэ бороо мороо бол хуйлах Худлаа шаагаад миний зурагтай харьцуулаад яваад исэн. Төгс өсгөө энэ төр гэж худлаа хуцаад тий өмнөх хүүхдийн царж үзэх юм уу гүйч юм уу би мэдэхгүй тий. За тэгээ залуучуудаа энэ нөгөө хэлэхэд энэ урлагийн зарим нэг одуудын тэр авгаа хүүхдээ хайдаг. Тэгээд өчигдрийн тэр айстопын золбон бацсан бол үнэхээр золбон харагч би үдсэнгүү харсангүй зүгээр эхнэрээ хүчргэлсэн гээд хууль сахиулагчнэр шалгаж байгаа юм байна. Тэр бол үнэхээр золбон шүү. Тэрний зургийг байна уу явуул да. Над руу явуулаад тааш тэр айстопын нэг бацааны зураг фэйсбүүк дээр байна. Хаяг нь юу вэ? Бацаан дурак гэвээ даагаад олохгүй хүрээ. Ядж хат фэйсбүүкээр гарч ирэхгүй юм тууч. Байна манайха зургийг явуулаад тааш над руу миний вайбер л шидээр манайха тэр айстопын тэр өчигдрийн лайв хийгээд байсан. Бацааны зураг. Энэ байна. Энэ явуул чинь энэ хараа.
Энэ ашгүй наривкагээ төгтөө олж надраа. Айстап хамтлагийн ахлагч оргил эрдний дүү од эрдэнэ гэр бүлийн хүчрхийл үлджээг гарсан юм байна заа яа. Тэгээ гэртээ ингээд хадралсан юм байна л да энаараа. Оо байж гараа манайхаа. Байж гараа. Одоохон дахиад орой. Энэ хүн явуулчих энэ хараа сатрын бизнестай. Пүлтэн гэр орондоо. За энэ охин бол одоо 18 настай өөрийн туяа илүү. Өөрийн туяа гэдэг нэртэй манай данх асгачаар ингээд ажлын хичээгээд хурж ирсэн. За тэгэхээр би миний дүү ингээд маргааш хүрээд ирээ. За их чин төгөөлийн 2хан цагаа ингээд гоо сахан орчоод ирээ. Миний дүү ингээд манай хүүхдч баг чин бүр 2 сартайсэн. Тэгээд их чин дүү ингээд сүүм мөгийн ингээд тэдэн грамд ингээд найруулад ингээд тэгээд өгөөрөө ингээд тэгэрэг би бүх юм жинтан зааж өгөөд за их чин 2хан цаг гарчаад ирээ миний дүүгэл гарсан. Тэгээ би маникюртай дөнгөж ингээд гараа тавиал за өстой танихгүй онд одоо үлдээж байгаа юм чинь юу ч болоо илээ бас яаж байгаа илээ гэж хяналт тавиад гэрийнхаа камераар харсан чинь ийм байдалтай байж байгаа байхгүй. Гэхдээ тэгэл ерөөсөө миний зүрх дэлсэл 2 гар таталт өгөөл ам шууд ингэж мөрөөгөл ярьж болохоо байгаа л ирсэн. Би шууд уухантаас цүнхээ өмсөл готлоо өмсөл такси ороод би шууд явсан. Тэгээ ингээ гэр орондоо тэгээ нэлэх хүүхэд нь нөгөө өрөөнд унтж байгаа гэж та нар боддоо. Ямар аимшигтэй тий. Ийм бозар булаа юм а буудалтай ороо хий болдгоо. Хүүхдийн тоглож нааддаг газар, хүүхдийнхээ иддэг, уудаг, тоглодог, унтдаг тэр газар нь яаж ингэж бозартай байж чадчихна. Миний бол бүр шууд бие муудсан. 2 гар ингэж таталт өгөөл ам маань мөрөөгөл ярьж чадахгүй такси ажиллаж ахаа тийшээ яваар надад түргэн дуудаарай гэд тэгээд би шууд очихтойгоо зэрэгцээ би түргэн дуудсан. Ийм ястай ичтгүй аимшигтай муухай охин бэлээ. Өөрийн цалмаа чи нэрээ харж ивэл би чамаа нэрээ стия. За дараагийнх нь харъя. Дараагийнх нь энэ утсаа одоо лайв шаагаад байгаамаас. Энэ лайв над руу явуулж байна. Хүчирхийлэгч нь байна уу? Нэг өдөр сайн уу? Хүчирхийлэгч нь байна. Оо яа. Хүчирхийлэгч байна уу? Нэг өдөр сайн уу? Хүчирхийлэгч байна. Оо яа. Ишвсэгч. Ясыг л өгч. Мангар бэдгүй шаац. Дэлхий одоо. Оо яа. Сайхан ороод ир. Оо яа. Facebook 9/21 аймгийн бүх Оо яа. бити залгаад байлт. Чөөрөө зүгтэй. Стронгот. Үнэхээр аймаг мондөг юм байна. Таатай 3 их аккаунт гэмээр. Найзтай 2 найзыг нэг нь надтай суухан бол чамтай найзлгүйгээд салаа хаяа яваад бүгд найзтай 2 дахь найз нь болохоор цагдаа нэг би нэг тийм жахаа цайтын би бүрдод байхгүй юм бэл. Барах хүүхэд бити намайг хайна мисгээд гэж юм уу та нөгөө памперсны мөнгө ч юм уу сүүний мөнгө ч юм уу хэрэг болно. Тэгэл ингээд ирэнгүүт та дуусаг зүрх хамаатсан бошоо шороо тэндэл болдгүй юм зэ аав гэсэн бүгд аавлаа ингээд хэлээ тэгэл инээд хэлээ ингээд зодоолсон мэлээ ш. Тэр ингээд нэрд хүн юм сайхан байсан тусламжуудаа ярьдаг байхгүй. Ийм гоё сайхан байсан гоё сайхан газар навж Жацсан минь ээ. Би та нарын хэрүүлгийг үзэн сонирхсангүй хүмүүс явуулсан харсан заяа. Гэхдээ чи гэртээ садралсан байна, гэрийнхээ үйлчлэгчтэй садралсан байна, гэрийнхээ үйлчлэгчийг хүчирхэлсэн байна. Ойлгомжтой шүү дээ. Өөрөөр 18 та охины буруу юу ах вэ? Барьж аваад дараал гүчинцсэн. Гэртээ гүчингийн тэрэг үлдсэн байна. Тэр манай энэ эргэн цагдаагийн шалгын дуракийг нэгт гэртээ хүүхдийн хажууд гүчин хийсэн байна, гэрийнхээ үйлчлэгчийг гүчинцсэн байна. Тэгээд эмэгтэй хүн оролдоод тэгээд сэрлийн хөдөлгөөд байхад ямар ч эмэгтэй хүн хэцүү байдаг байлгүйдэ бодвол 92 нэг орон зайд байхаар хэцүү шүү дээ. Хүнлийн болсон хойно сэрэл мэдрэмж нь хэцүүд нь үстэй. Тэгж жагаад 18 та гэрийнхээ үйлчлэгчийг хүчинтсэн юм байна. Миний харж байгаа тэр авгаах нь ярьснаар заяа. Гэр орноо бузралсан юм байна, садралсан юм байна. Ялхны төвхтийн хажууд авгаагаа зодсон юм байна. Тэгээд өөртөө мөс сэргэлдэм байна. Хард амиг татдаг юм байна гуйлгачингууд. Хайстопыг мэдэн би. Тэр нэг хэний халамцсан хараа нэвтрүүлэхт орцсон. Би остоо амтраа. Хард амигч шүү дээ. Тэр мэрийг битгий ингэж
та нар нэвтрүүлэг энтерт оруулж худлаа хөөргөж. Ард аймагчингууд нийгэмд үлгэр дураад үзүүлэх гэж юу байдгийг. Хэд хэдэн удаа шүүгээс ял авсан шүү дээ. Би энэ айстопын ард аймагчингуудыг танихчгүй, мэдчихгүй. Тэ. Тэр хипхоп дуулаад зүгээр урлагаа тоглоод хүүхэд залуучууд гоё тэр хипхоп урсгалыг нэвтрүүлээ явж байгаа тэр арга барил нь бол зөв байна, дэмжиж байна. Тэрлийг би үгүйсэхгүй. Хүүхэд залуучуудыг гоё ингэж энэ гоё хипхоп урлагаар ингэж гоё бас нэг жоохон соён гэгэрэл харуулаа явж байгаа нь сайшаалтай байна. А гэлэг ихтэй учиргүй зах замбраатай байж чадахгүй онголзоол оодрол хард амиг хэрэглээд садар самуу гэр бүлийн хүч хэрхийлд уриалж байгаа байдал чинь бол Монголын нийгэмд хорцч цацж байгаатай адилхан шүү. Айстопын чацсан минь зөө ойлгосноо. Тэ. Энэ үгүүлэхэд танаа чинь Малайз хард амигт очиж явж байгаа л өгсөн юм билээ шүү дээ. Одоо тэр элчин консулын Малайзын тэр хууль хүчний байгууллага мэдж байгаа шүү дээ. Тэр хард амигт татдаг хард амигчдыг хий яавал гэж авын мөнгө байхгүй гуйлах чинь. Тэр л юм байгаа шүү дээ. Ста тэгэл худлаа гуцаад авгаа хөхтэй зодоод хүчрхийлэл одод болчлоо гэд хуцаад байх юм. Би та нарын урлагийг чи үгүйсэхгүй заяа. Хар тамиг татаж хүүхэд залуучууд буруу үлгэр дуурайд үзүүлж байгаа авгаа хөхтэйгээ зодж байгаа талыг чинь би эсэргүүцэж чинь заяа. Ойлгосноо тэглээгээд нэг хоёр хүүхэд авахгүй хоншгоноотой. Авсаагаа хайрл. Энэ үгүүлэхэд өөрхий зайлууд энэ хэдэн зарим нэг хипхопын одгод болцсон гарууд ч өөрхийн октоодын толгой эргүүлж садралдаг нь үнэн шүү дээ. Хөөргөө октоодыг од болгоод өстө ингээ тгийгээд урлагийн зарим нэг юу лээ. Продюсер энэ чинь тэгэл од болох гэдэг октоодыг бүгдийг өвдөө оруулж ижил дуу бичиж өгдөг, шүлэг бичиж өгдөг. Тэр юу лээ? Аян зохиож өгдөг энэ төр гэдээс нь үнэн шүү дээ. Энэ үгүүлэхэд та нарын буруу юм би бузрыг бас мэдэн шүү бас Тэ. Дандаа жоохон октоодыг худлаа шааж буруу сувгаар ашигладаг нь бас үнэн шүү. Энэ урлагийн зарим нэг дамаа энэ нэг хар тамигчд бол нэг үгүй хэлэхэд тэ. Над бас энэ хипхопын ганц нэг найзууд байна. Баабар маабрыг би таних шүү дээ бас гайгүй нөхрлөл явж ийн хөрхий. Тэ. Гайгүй ч хөрхий засраал залуугийнхаа алдаа оног хөгшнийх нь буруу байсан. Би бас залуудаа тэнэгч явсан. Одтод бол хипхоп болгоны ерөнхийлөгч байсан энэ төр гээд задарч явсан үе надад би эргээд бодоход надад хоцсон юм юуч байгааг өгшөө. Одоо л хүн 40 гараад ирэхээр угаарж ийн гэж хэлж ийлээ тэр баабар. Баабрахаас ядаа суралцлаа бацаануудаа. Ойлгосноо. Тэ. Тэгэл аргагүй дээ. Одоо тэгэл бодоход одоо од гэл манайхан хүндлээл хөдөлмөрийн баатраа хүндэл өгөөл яваад байсан нэг юм уу. Алсаа алцаа циркийг аваад царинаа болгоцсон нэг юм уу. Ац хүртэл авгаагаа зодож нүдэл хаяал тэгэл нэг жоох хүүхдийн толгой эргүүлээл гадаадаар зугаалаад явж байгаа нь хүүхд залуучууд бас гой харагдах уу? Тэгээ одоо бидний үлгэрлэн дуурайлах хэрэгтэй одоо ч байгаа байдал нь юм байна заа ёо. Тэ? Тэгээ бузруудын бузрыг дууддаг та нарын дормжлоод байдаг. Одоо манайсаа суралц мэд ойлгосноо. Би харин та нарын шиг од тод урлагийн од тим юм гэхгүй гээгүүж гисэн нэг бузруудтай үзэлцэл явж байгаа шүү заа ёо. Тэглээгээ би нэг удаа тамиг татч лайв хийж үзсэнгүү. Нэг удаа залуучуудыг тамиг тат арих уу гэж лайв хийж үзсэнгүү шүү. Тэ. Таал тамиг хасаагаал тамиг татаа лайв гэдэг эргүү гаруудыг бүгдийг блокл залуучууд заа ёо. Дагшаа ингээд ихнэртэй үйлчлээд барлагыг хийгээ явж заа ёо. Эхнэр хүүхдээ хүчрхийлэгч хийдэг. Хүчрхийлэгч байж болохгүй шүү. Айдаа залуучуудаа. Тэгээд октооддаа хандаж хэлэхэд янз янзын одоо тэ од тод болгоод өгье гэж хуурж байгаа залуучуудын урлагийн од тодуудтай бити очиж ахын дүүнэр заа ёо. Үнэн штэ саяхан нэг хошин шогийн том продакшны нэг надад бичлэг нь байна л да харуул нэг охин л арх цацж байгаа маа гэ заа ёо. Монгол улсын гавьяа жүжигчин болсон энэ гошин продакшны үүсгэн байгуулагч нэг нөхөр заа ёо. Бүр нөгөөдх нь өвлээд над тийм бичлэг ирсэн. За тэгээ би ямар эднэрийн хооронд ямар тандалтай өсөхгүй солиороод явах сонирхол байх шиг бичлэг надад байж л харуулыг үл байгаа шүү. Тэгээ би одоо нэг хүмүүсийн хооронд хэрүүлээ гэж одоо хайсан нөгөөдх нь насвын төрдсөн бас нэг од жүжигчин байгаа байхгүй юу. Тэгээ тэрийн нууцаар нэг нь битсэн байгаа байхгүй юу. Архиас асч байгаа юм чи мүү гिच янхан гэл. Би чамаа годомж хүнтэй ингээд замын цагдаатай садарлаа явж явах чи би чамаа авцарж исэн энэ төр гэл. Гошин шогийн нэг продакшны үүсгэн байгуулагч Монгол улсын гавьяа жүжигчин хүртэл архиа цацаад өөрийнхөө хамтлагийн жүжигчин охиныг дарангуулад хүчрхийлээд байж байгаа бичлэг надад ирсэн шүү. Тэг яг нэг үгүүлэхэд. Тэгэл үнэн штэ өөрхийн энэ гошин продакшнуудад орж байгаа одод болж байгаа охтуудыг бүгдийг энэ урлагийн од гэдэг байгаа та нарын төмөр зүүцсэн гавьяа талрууч чинь өөрөөрөө оруулсан үнэн штэ. Тэгэл яг нөгөө хоорондоо нөгөө хүмүүс чинь нөгөө над чи одоо сэтгүүлж мэтгүүлж тэгээд энэ нийгмийн мэдлэг мэдээлэлтэй ойрхон байдаг үе дэнги бас тэ
найзууд энэ төр байж штэ хоорондоо ярьж байгаа юм чи ой хөшөө. Тэр боочнтэй тэр аата явуулсан үнэн гэж юм хөшөө. Одоо би яриад туугаал ярихад нөгөө сэтгүүлч рүү гүлэг болоод ярьж ирсэн би хажууд нь байж л үсэн штэ тий. Гошин бардаагчны хэдэн гавьяат нэртэй золбонгууд гошин урлагт орж ирж байгаа урлагт энэ соёл урлагийг сургууль төгсөж ирж байгаа онгоо охтуудыг бүгдийг садралж өртөө оруулсан үнэн шүү. Тэр охтууд хүртэл надад бичлэгээ явуулж ирсэн. Би шаардлагатайгүй л энэ хууль сахиулагч нар өгж болноо. Тэр гавьяат гэдэг байгаа нөхдүүд заа юу. Энэ мэдлэнгээр урлагийн од болгоод өгье, тод болгоод өгье гэж худлаа шаагаад нэг хэдэн энэ одонцрууд охтуудыг бузралдаг байдлаа, хүчирхийлдэг байдлаа болоорой гэж архин тархин хэлий хипхоп стилээр чи яри. Ойлгосноо? Хүмүүс дуракуудад. За юм байна. Өөрч байх та яриад байх юм аа. Өөрийн чинь бичлэгийг үзэж болох юм үзээч гэдэг юм дуракад нь дороол минь уцаад байх юм. За эргээд тэгээ манайхаа тур баяртай. Тэгээ залуучуудаа энэ урлагийн одооч шиг битээ хүчирхийлэгч үйлдэлээрээ зарим нэг би бүгдийг хэлэхгүй. Мөрөөрөө өөрлөж бүжиглээ явж байгаа урлагийн зөндөө байгаа. Нэг өвхрийн үр дэлсүүл мянган өвхрийн үр дэлснэ гэдэг шиг зарим нэг урлагийн бузар садар хүчирхийлэгч хар тамигчин аригчин ийм новшнуудаас болж урлагийнхны нэр хүнд унж байгаа шүү. За зарим нэг спортын ялгаагүй шүү. Од болчлаа гэж ядж байгаад оддын өвчин гэж нэг балаа өвчин байдгийг гэсэн. Бие тоон. Хамраа зангидна. Их зан гаргана. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэж. Од болох тусмаа, олны танил болох тусмаа маш энгийн даруухан байх хэвээр. Тэгэл би одгаал даруулзаал хамсгаагаал гудамд ярваа дарваагаал хөрхи зарим нэг дуугийн сонсдог, шүлгийн сонсдог ч байд юм уу. Зарим нэг бүхийг үздэг ч байд юм уу. Хэнүүд нь гудамд зураг авах бол ихэр ярваагаал дуурж ятаал. Тийм одууд бол гошнох шүү заа юу. Би энэ Монголын од тодуудад хэлээ. Гудамд алхахтаа энгийн даруухан бай. Иргэдтэйгээ ингээ японочууд ч сайхан соёлтой сайн байна уу гэд бөхөлзөж мэндэл сур мэдөө. Энэ хөндлөл монголчууд ч гэсэн мэдлэг хөндлөх ёсонд байсан шүү дээ. Сайн байна уу гэж ингэж жочноо ухтаж авдаг, үдэн гаргаж өгдөг. Энэ сайхан зан заншлаас суралц ойлгосноо. Би од тодд юм шиг удлааслаа, бааварлаа ингээл том шаагаад байх юм. Дуракууд тий. Яг нэ урлагийнхны бүгдийг яриул ярина штэ дуракуудыг. Авах юм байхгүй. Эдэн гуйлгачгүй. Тэгэл удлаа гуцаал сонгуулаар мод золбон балиар авилгалж уус төрчдөг долоогоол энэ сайн хүн шүү. Энийг сонгоорой гэд шаагаас өөр юмгүй хэдэн пистанер л багш нэг нөгөө хэлэх. За ёо. Нэр шүү. За юм байна түр баяртай. За тэгээ тоош. Авсан ихнэрээ хайрлж сур. Ихнэрийнхээ барлаг хийж сур. Найз охиноо хайрлж сур. Ойлгосноо? Залуучуудаа. Түр баяртай.